хэмжээг авахгүй да арай бага хэмжээ хөөгч өдөр явж байгаа ш тэгж би бодож бас заримдаа заа арай бодлого амж хүрэх ойлгохгүй ш тэгэл бодсон тий. Бүр ингээд гоё хамтдаа ингээ хөгжиж байгаа гоё супер гэр бүлүүдэл зөндөө ягаах тий. Оо байдаг хоо. Байдаг. Манай үеэс дөө Солонгост идэвхтэй. Тэгээд айгүй ер нь юм дотгошоогоо чимээгүй юм байна л та. Надад бас айгуусаа битэр багтаа ойрхон тоглож өссөн болохоор надаас тэгсэн чи сая хитан игээ та сүнстэй сэрэлтгэж сонсноо гэдэг. Сонсояас их чинь гэсэн. Энэ дэв үнэхээр гоё гайхамшигтай юм байна. Хамт хөгжиж тэгээ нав мэдэхгүй гэж бодсон баг. Ийм гоё гойнууд ийм байна. Ороод ингээд судлаад уншаад үзээрэй. Тэгээ нэг юм бас юм баах юм нөгөө гоё бясалгал хийдэг багш магшиг байсан. Энэ хүний лайв хичээл цуугаарай гэж. Тэгээд бодож л юм гэдэг ямар гоё учиртай юм бэ? Ингээд бас хамтдаа ингээд нөгөө удмаасаа ингээд хамтдаа ингээд хөгжүүлэх гэдэг нэг талд бас ингээд мэдрэмж өгсөн надад бас өгч байгаа юм. За хоёлаас учиртай л юм байна нэгэнд үү. Тэгээ одоо би нөгөө өнөөдөр ингээд их чинь юм гоё үнтэй ингээд уулзнаа. Тэгээд их чинь гоё хамт хөгжих гоё мэдээлэлээсээ бүгдийг үлдээлгүй хуваал царэгцсэн нам. Тэгээ майнуу баруухан тим юм юу сонирхдаггүй байсан юм эргэтэй хөвгүүд ингээд гоё яриад ирэхээр хүн нэг ямар гоё өөрчлөгдөв юм бэ. Хүн ингээ өөрөө ингээ өөрчлөгдөхөөр нэрэл дэлхийн ертөнц өөрчлөгдөг гэдэг үгний утгыг ойлгож байгаа. Бас санахтай. Би буцаад нөгөө гараа яагаад бяцлаглалын төвшин суух уу? Гүй сайн хараа сууч. Хөрхи. Дотоо хөөтэй гэж удахгүй тий. Дахиад ингээд нэг юм зулгаана гэж хэлсэн ш тэр чинь нөгөө ингээд гоё мэдээл бүх гоё өөртөө юм нэг тэгэл дотоо авчихудаа гэдэг ингээд. Та өөрийнхөө тайван сууж. Хойлоо зүгээр ингийн яриа хийж гэнэ үү бития. Хэлэлтэй. Зүгээр сайхан ярилцсан байл. Би ерөөхдөө дамжуулалт дуусаад салгачдгийн хүмүүсийг. Тэгээд дамжуулалтын юм нь өөртөө чи ярьсан шиг илэн толгой юм яриад л уудлаад аж ерөөсөө яадгүй чаддгүй. Яагаад тэгэхээр нэг юм онцгүй юм хэцүү юм би тэр хүний жоох яриаг ингээд амьдралын талаар юуг ингээд сонсчоо дараа нь ингээд дамжуулалт яваад ингээд тэр хүний нөгөө бодож байгаа бодол сэтгэл надад орж ирээд идэх байхгүй юу? Оо энэ миний сонссон юмыг хоёр юмыг холбоод ингээ ярьсан юм биш тэгээ сүүлд нь тэгэж нэг бодоод чагаа юм шиг сэтгэл нь нэг тийм жоохон хардаад чагаа юм шиг нэг тийм юм орж ирэхээр надад айгүй тухгүй муухай байхгүй юу? За тэгэхээр хоёлоогийн хувьд болохоор ингээ шал өөр ярилцлага явж байна тэгэхээр санаа зовлтгүй. Надад ч гэсэн яг үнэндээ өөртөө ч ярилцахад их сайхан тухтай гоё байна. Тийм тэгээд эхлээд нөгөө гоё бүх юмудаа ингээс дараа нөгөө хоёлаа нэг юм үүлэг бүтээчээд ингээд гоё хуурчилж байгаа юм шиг л мэдрэмжийг орж ирж байна. Яг зөв. Сайхан яриад л. Тэгээд дамжуулт тэгээд дуусчаад би бас өөрөөсөө асуулаа л та мэдрэмж ярьсан. За салах уу яах уу их үү болцсон уу ингээд гэсэн. Дахиад ингээд өөрчлүүлээд жоох өөртөө чи ярмаар санагдаад, тухалмаар санагдаад, өөрлөлтмөр санагдаад тэгээ сууж байгаа юм. Тэгэхээр гоё сониочин гоё мэдээллүүдийг хуваалцах нь би ингэж бодод байгаа. Одоохондоо би яг сайн мэдэхгүй. Гэхдээ би ингээд яг гоё өөрсгч чинь ингээд гоё хүмүүст туслах хэрэгтэй төрлийн юм болоо гэж өөрийгөө бодож байгаа. Хэн нэгэнд гоё гарцын гэрлийн насааж гарцын тавьж өгөө замын зах туслах.
надад миний дотор яг тийм юу ингээд би нөгөө өмнө ингээд янз бүрийн сонирхол байж захтаа айгуух намайг чи сэтгэл зүйч болохгүйсэн чи нэг юм багшлах хүнд ингээд ингэх төрлийн хүн байна да гэд ингээд надад би энэ нүгийг айгуу олон удаа сонссон байхгүй юу. Тэгээ би миний мэрэгжил уулна мэрэгчлээ хайртай шүү дээ. Энийний чинь буянд л би ингээд ажиллаж амьдарч байгаа. Яагаад юм гэх юм бэ? Би одоо юуны ч багш болох байсан бол нөгөө энийг мэдэхгүй болохоор би нийгмээс багш болох байсан юм байна да гэд ингээд бодоод исэн чинь одоо би ингээд энэ өндөрлөгөөс харахаар тэр багшлан гэдэг юм маань зүгээр л гоё нөгөө хүнд ойлгуулж өг. Тэр юм байна гэж би ойлгоод. Зүг. Нэг томоо нөгөө ингээд нэг тийм лагл тухайд ойлголттой хатаа лагл том юм л багштай болох байсан юм нэг сургуулийн багш ч юм уу банкгийн багш ч юм уу гэсэн чинь тэр биш юм. Хин нэгэнд нөгөө юм туслахмал багшийн юм нөгөө юм дайны юм гоё юм байна л та. Зүг. Багшлах дайны гоё тус. Зүг. Яасан гоё юм те. Би тэгэж та ингээд өөрийгөө ийм очиртай ингэж мэдрээдсэн юм байна. Тэгээд жоохон бахта миний мөрөөдөл сэтгэл зүйч байсан байхгүй юу? Би сэтгүүлч юм уу сэтгэл зүйч болно гэдээ ингээд боддог байж байгаа. Тэгээ ингээд аавынхаа мэрэгжлийг дагаад менежер хоёлаа анагаахын салбарын хүмүүс л дээ. Тэгээ би ингээд эрүүл ахуй анги төгсөөд ингээд гिचээд тэр үед их дургу орж илаа ингээд хүний өмнөөс нөгөө намайг хүссэн юмд маань оруулахгүй болохоор чи ингээд тэгээ одоо бодоход миний энэ мэрэгжлийг сайхан тэгэхээр тэр сэтгэл зүйч болох энэ дотор байсан зүрх сэтгэл маань өнөөдөр хин нэгэн туслаад нөгөө хин нэгэнтэй гоё ярилцаад ойлголцоод ирэхээр ялгаагүй л амьдралын сэтгэл зүй амьдралын асуудлуудыг ингээд гоё даван туулахт нь ингээд ийм өнгөд ингээд багш сэтгэл зүйч хоёр ингээд давхар яваад байгаа юм. Тийм байна. Тэгэхээр гоё сэтгэл дүүрж эхэлж байгаа. Зөв. Тийм учиртай юм байна да гэд. Ингээд яг тэр нөгөө гоё мэдээлэлд орж ирээд ингээд тэр нөгөө доторхоо ингээд сэтгэлээ ингээд уудлаад байхаар чинь л яг зэгцлэхийн тулд ингээд нэг юм замбраагүй утсан дээр бүх юмнуудаа ингээд нэг юм руу чигчгээр тэрийг заавалж гоо зэгцэрч ээж учрмал шиг л. Бабагаар л ингээд таньж мэддэг л учиртай юм байна гэж би ойлгож байгаа шүү дээ. Зөв. Би зэгцэрч зүг бах те. Сая гоё эргэлзээгээ айгуу гоё тайллаа. Ингээд нэг тийм дотронгоч юм уу за зингчүүлд ихчих лөө гээл нэг юм биш. Зүгээр л гоё тэр зориг мэдрэмж ороод ирчих чахт хамгийн түрүүнд барьж байлаа гэд тэр шийдвэр дээр бат. Хин нэгнээс юм биш зүгээр гоё өөртөө итгэл гэдэг юм чинь хин нэгнээс хайж орлуулад исэн байгаа байхгүй би. Тий. Тэгээд түрүүнд амжуулалтан дээр бас айгуу гоё нэг үг хэлэгдсэн. Дотор зам мэдрэмж зүрх юугаас сонсороо түүгээр чин дамжуулан чамтай бид холбогддог шүү байдаг шүү гэж хамт багт энийгээ сонсохгүй ингээд гэдэг бол урд нь биш байсан мэл одоо бол бүр ингээд хүн өөрөө ингээд чин сэтгэлээсээ ойлгоод хайрлаад дандагнаад ирэхээр үнэхээр хацтай байгаа байхгүй тий зүгээр л байга ингээд бүх өвдөө цудмын маань бүх юм намайг ингээд алтарч унахгүй гэсэндээ хажууд нь ингээд түшээ зогсож ингээд хараа байж идэг гэхэр чи. Тэгэлгүй яах вэ? Би ингээд нилээдгүй л хүмүүсийн дамжуулж юу хийлээ. Нилээн л юм боллоо. Яг тийм гоё одоо торгон мэдрэмж хөө тийм гоё нэг юм хэрэгтэй үг хайр их ховор яажсэн дамжуулагдчихсэн. Яг хоо хэрэгтэй зүйлийг хэлдэг юм байдаг тэгдэг ингэрээ тэгээрээч гэдэг юм. Эсвэл жоохон загнах ийгч гэдэг юм янз бүрийн байдаг л да. Гэхдээ саяны яг нэг тэр хэлсэн тэр нэг зүрх сэтгэл зөн мэдрэмж сонсороо гэдэг тэр их аюу гоё юм өргөн утга агуулгатай их гоё санагдсан надаа дамжуулж байна. Саяны тэр өсөөдөөс асах үг дааж байсан. Ямар гоё нэрээ тийм шиг. Тэр үгний холбоос тэр утга дахиад ингээд энэ үгийг дараа нь бодоорой гэсэн юм шиг энэ өгнүүд гэдэг ингээд. Гайхалтай гоё. Нөгөө юм зөндөө их хуудастай ном уншснаас илтгэх ингээд тэр мэдрэмж шууд ингээд үргэлж. Тэгээ ингээд нөгөө юм
хоолны ингээд хэрэггүй дээдлт яасан юм нэтг тосыг хамаад ингээд давхар тэршүүл гоё харагддаг. Яг сая тэр дээдлийн юмнуудыг ингээд хамаад авчиж байгаа. Хамаад хайчлаа би тэр нэг хэрэггүй юмнуудыг. Тэр мэргээл ингээд бүр гоё юм байна ингээд тэр одоо би ингээд боожох би нэр хизээ энэ нийслэл энэ зүрлэлүүд надад яаж орч ирэх таамаглаа гэж ингээд өөрөө ингээд хайрлаж ямар гоё ярил тэр нөгөө юм яг өгж байгаа мэдрэмж үр яг тийм тэр нэг хоолны хэрэггүй юм дээрээс тэр нэтг юм тухгүй юмнууд ингээд аваа ичаар төшүүл ямар гоё тунгалаг болдог. Яг тэрнгээр ингээд миний сэтгэл яг сая тийм болгосон. Энэ гоё юм хүн болгоныг ийм гоё болгочихвол ямар гоё те. Хүн нэг ингээд ойлгуулад энэ их гоё өгдөөд энийг хайр инэрлүүд мэдрүүлээд буцаагаал ингээд юмыг хайрл би ингээд сүүлүүд маш ойрхон болоод хайрын дуу яваал ингээд ээжигээ бодохоор ч юм ингээд хост үзэгэл. Тэгэхээр одоо нөгөө тэр хайрын мөн чанарыг л би ойлгоод байгаа шүү. Урд нь бол үгний хайртай ээжтэй хайртай шүү гэдэг л үгийг хэлдэг байсан бол та тэр үгний учрыг л ойлгоод ирэхээр чи хүн ямар гоё юм бэ? Гой супер болт юм шиг. Тэгвэл бүх зүйл талрахмаар өдөр бай. Маш гоё. Өнөөдөр яг хамгийн гоё юм би тэр нөгөө үгдээ цаа хэлэх гээд амын нүмий чадахгүй байсан биз дээ. Яг тэрийг ингээд та ингээд надад бүр ингээд үг үсэг уран яруу тансгаар ингээд хэлээд өчгөр л бүр ингээд маш гоё мэдрэмж авдаг юм байна л да. Нэх гоё мэдрэмж авдаг. Тий, энэ ерөөсөл үнэн байгаа байхгүй юу? Үнэн байхгүй юу? Би ерөөсөө одоо юу гэдгийг тархаараа бодоод за ингээ хэлчүүл хийх бах, тэгээ хэлчүүл ингээ онох бах гэдэг юм ерөөсөө байхгүйгээр яг цэвэр мэдрэмж, цэвэр одоо зүүн чадвар тэр юугаараа л холбогдож өгч байгаа болохоор өөрт чинь үгээр дамжуулан түүнийх нь ард байгаа тэр нөгөө энерги эрчим тэгж ахтар хурж байгаа нь сэтгэлд чинь тэгж очиж байгаа нь тэгээд тэр дараачих нь үр дүн нь тэгж шүлний дээр байдаг нэтгэл тусыг авч байгаа юм шиг тэгж гоё цэвэрлж байгаа ийм мэдрэмж л яг өгч байгаа байхгүй юу? Тий. Гэтэл харамсалтай нөгөө гүцэд сэрэгүүч гэдэг юм уу болоогүй байгаа хүмүүс туулна гүцээгүй хүмүүс дамжуултууд ингээ хэлэхээр айгу өчүүхнэр авдаг өнгөцөхнөр хардаг бараг тий энэ одоо үн ч юм бодлаач юм тий одоо чи миний өвөг дэзмэц яхаараа чамлуу ортын ингээл нэг бол тэгнэ нэг бол би нөгөө дотор хүүхдийн дамжуулт хийн за тэгээд бурхан болсон аав ээж гэдэг юм уу тийм дамжуулт юунууд энэ хий найз нөхдийн дамжуулт ингэнгүүт яхаараа чамд орж ирдэг гээл тэгээ бүр хамгийн итгэдэггүй нэ штэ тий юу орж ирэхээр доторх яг тэр хүний яг тэр нэг юм үндсэн одоо үндсэн сэтгэлийн юм төлөв байгаа байр байдлын дамжуултыг орж ирдэг хэвгүй юу одоо зарим хүн бүр сэтгэлээ бүр үнэхээр одоо багтаа айхтар хүчрхийлэл айхтар хэцүү зовлон амсаад юу тэр чигт нэг хайцсан хөсөр хайцсан тэгэнгүүт хөөрхий тэр чинь нэг юм эд эрхтэн болохоор яг л тэр нэг юм намайг балчир тэр нэг харанхуй орон зайнда тэр олон жил ингээд хоригдчихдаг хэвгүй юу тэгэл яг ингэж тэгж гэл ингээл гаргаж ирэл хэлэнгүүт зариу нэг гайхна одоо энэ тэгт бүх юм холбоотой гэдэг нь ямар үний юм бэ те? Бүр үнэхээр үнэн байгаа байхгүй юу? Яаж угаасаа юу гэж бодно дотор нь яг л тэр л өнгө байгаа. Тэр байд юм бэл. Хүн сайхнаар бодох нь л доторх үнэхээр
Хүнийг хайрлуулна гэдгийг очих бол одоо энэ өндөр ордын зөв хайрлаг гэж хайр нэхэд идэг байсан бай тээ. Ер нь тэгээд би нөгөө нэг ойрд ингээд сонсоодсэн чи ийм сонссон нөгөө би миний бодлол ингээд тэг бүх хүний гоё болоосай. Ордон сүнсэсрэгээд ингээд гоё амьдралын нутгуучиг болоход тусалчих юмсан гээд байгаа боловч тэр хүн болгоны дотор би байхгүй. Тэр хүмүүс ойлгож аваагүй юм ин ойлгох цэг хүртэл асуудал юм гоё цэгцтэй болохгүй гэж би явах. Тийм шүү. Тэг юмыг хайрлаагүй гэж хайр нэхэд байгаатай ижилхэн. Өөрийгөө хайрлаагүй хүн яаж өвгдөөцөө хайрлах вэ? Яа гэж. Тэгэхээр чи хүн үлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй гол ингээл жишээний ингээд тэгэхээр бүх юм гоё өчр шалтгаантай. Яа гэж. Болж таарч байгаа юм л да. Одоо тэр өдөр зулаа бид хоёр ингээд зулаа биш би төрүүлж явах гэдэг илүү их гээдсэн. Тэгээд яваагүй үр шалтгаан дээр хоёулаа уулзчих байгаа байхгүй. Зулаа магадгүй тэр өдөр явцсан байсан тэр асуудлыг ярихгүй. Тэр асуудал яригдаг бол би энэ гой мэдээллийг сонсох хугацаанд хизээч юм бэл. Яг зөв. Тэгэл ингээд бодохоор юм болгон учиртай юм байна. Үний харах өмсөг гэдэг юм маш чухал юм байна. Тийм шүү. Тэгээд би нөгөө түрүүнийхээ яриаг ингээд үргэлжлүүлэхэд тэгж өөрийгөө танихгүй байдаг нь тэгж одоо юу гэдгийг өөрөөсөө алсарсан байдаг нь тэгж ихээр төөрсөн байдаг нь ховролтой одоо хүмүүс 10 хүмүүс дунд нэг юм уу хоёр нь л байдаг. Үлдсэн дийлэн хувь нь харцсангүй өөрийгөө илэрхийлж өөрийгөө хайж өөрөө өөртөөгөө ноцолдож зууралдчиж өдий зэрэгт ирдэг юм байна л та. Тэгэхээр нийт дийлэн хувь нь хичнээн сайхан одоо манай монголчуудын хувьд гэж авч үзэх юм л та. Дийлдэх хувь нь хичнээн сайхан бэлэг юу өндөртэй харагдахгүй байгаа, хий хоосон байгаа тэр хим химжээст тэр өөрийнхөө дотор сэтгэл олон төр төлбүүдэд итгэдэг, үнэмшдэг тийм байгаа нь бас их сайхан юм да гэж надад бодогддгийг. Тийм тий. Тий. Тэр нөгөө яг таны хэлээд байгаа яг тэр нөгөө өөрөө өөртөө ноцолтоод ингээд зууралдаад байж ижил хүнс юм гард юм байна. Гой сайхан нэг ирсхийлээд би нэлээд ноцолцсон байна. Одоо ингээд бодсон чинь тийм байна тий. Би мундаг байх шүү гэж өөрөөсөө би хэлэх хэрэгтэй юм бэ. Тэгээ би нөгөө нодлон жилийн өмнө штэ. Тий, жил 2 жилийн ч өмнө энэ шахав. Өөрөөсөө манифест хийгээд би нэг ганц сар бяцлагаж үзээд. Тэгээд тэр маань нэг ч тийм актлаг сүртэй биш ээ. Гэхдээ ингээд орой албан би нэг асуудлыг бодсон байхгүй. Ингээд сэтгэл дотор маань байсан нөгөө тухгүй байнга ингээд юм санагдуулаад байдаг. Тухгүй дурсамжуудыг ингээд миний дотроос алгуул гэдэг. Өөрөөсөө яриад тэгээ би нэг сар шахуу ингээд нэхгүй ингэж бодсон юм аа. Тэр үед одоо ингээд нөгөө энэ аавра энтерт үзүүлээ гоё энергийн лаа энтер ингэж тойруулж тавьж байгаа. Ингээд тэгэл тэрийг орхичлоо. Тэр маань би марцэсгээж мартчихчих. Тэгээд тэгсэн чинь сая энэ жил би бас нөгөө гоё юу яагаад нэг хүн дээр очиж бариулаад тэгээ нөгөө ах маань гоё махандууд юм гоё галтай юм барай гэж гоё эрчим энергийн сэргэн гээд. Тэгээд тэр ах тэрийг ингээд хийх явцдаа чи мэдөө ингээд нөгөө юм их тухгүй юм хүнд ачаа болоод исэн тухгүй юмнаа ингээд мартсан юм уу гэж надад хэлж би гээвэнд үгүй би нэрээ тэгсэж таа би бяцлагал ингэж хийсэн шүү дээ. Тэгсэн чи би анзаарах болохоос тэрнээс хойш тэр нөгөө тухгүй үйл явдлуудыг сөхөхгүй болцсон. Тэгээ ингээ одоо ингээд нөгөө юм онцгой асуудлуудыг ингээд санах гэхээр би мартцсан. Яалаа гэ тэрийг ярих нь надад ярьсан ч миний сэтгэл өвдгөө болсон байхгүй. Тэгэхээр энэ тэгээд би яг тэр үед бодож байсан бүхэл юм нэрээ ийм холбоотой ийм гоё гэдэг юм бэ. Яг тэгвэл би өөрийгөө гоё ингээд засаад тухгүй байсан ачаанаасаа хөнгөлчлөө шүү дээ. Яг зөв. Бодож бас ихсэн. Тэгэхээр би ингээд ноцолтоод байсан байхгүй янз. Тэглгүй яах вэ? Тэгээд тэрний маань үр шим өнөөдөр
гараад гоё. Ингээд юу хийх учраа олохгүй байсаар агаад ийм хайр амьдралаар амьдраад төгсвөл бас хэцүү дээ. Яг зөв. Тэр үл бүр хамгийн Ямар ч үн цэнгүй, ямар ч ухаарлгүй, уужралгүй дуусаад өнгөрвөл хайрын те. тийш бүргэд байхсан байтал болжмрын амьдрсаар бүгдээ бит. Сая яг дотроо би нэг өөртөө итгэлгээ тэнгүүт яг бий боцсон байхгүй. Бүргэд ээж болжмор шиг байгаадсан биш. Тэгэл ийм хөө миний ахгүй юм зүрлэлүүд ингээд өөрөө ирэхгүй л ингээд гоё орж ирээд идэм байл. Одоо энэ орж ирж байгаа зүйлүүд чинь зүгээр нэг юм энгийн юм биш л байд юм байлээ. Ахаал цаашаага холбоотой учир шалтгаантай цаанаас өгөөд идэг тохиол идэг юм байлээ. Тэгээ хүн өөрийнхөө сэтгэлийг хэдий ч нэ таньж мэдээд тунгалаг болгоод нэтгэл тусуудаа хэдий ч нэ хамах тусам төдий ч нэ тэр цаанаас ирж байгаа мэдээллийн энергийн их сурвалжуудыг ялгаж салгаж таньдаг болдго юм байлээ. Энэ нь манай үг дээдсээс ирээд байгаа юм байна. Энэ нь миний дотор сүнс, дотор дуу хоолой яг цэвэр миний өөртөө холбоотой юм байна. Энэ нь илүүтэйгэр миний тэр одоо оршихуй мөн чанараас юм байна. Энэ нь илүүтэй ингээд байгаа юм байна ч гэдэг юм уу. Илүү л ингээл хөгжөөл явд юм байлээ. Нэг тех байхaltaа тий. Та ч одоо миний туулсан мэдрэмжийг 10 жилийн өмнө туулсан гэсэн үг шүү дээ. Үгүй яалаа гэж тий. Харилцаа адилгүй шүү дээ. Яг уу нэг талаасаа тийм гэж хэлж болох ч нөгөө талаасаа ялгаагүй л одоо өнөөдөр ч гэсэн маргааш ч гэсэндээ би өөртөө ч адилхан ухаарлал аваад явж л байгаа. Суралцаа явж л байгаа. Танаа мэдээ явж л байгаа. Ингээ хүмүүсийн дамжуултыг хийгээд ингэх хэрээрээ би хажуунаас нь дэрэгдээс нь давхар дамжуулангаа суралцаа явж л байгаа. Тэгэхээр чин харилцаа адилгүй л тээ. Гэхдээ таныг миний нөгөө энэ мэдж байгаа мэдрэмжийг зөндөө ихт мэдсэн болохоор бүр илүү их одоо юм гоё мэдрэмжтэй, мэдлэгтэй тэр тал руугаа бол юм гайхалтай супер байгаа гэж угаас тэгж бодоод байж угаас тийм байх. Тэр бод таамаглах биш. Бодит байдал тийм байгаа л та. Яа ч юм ойлгомжтой. Тийм тань хэлж байгаа нэг талаас тийм ээ тий. Энэ одоо өгдөөдсөн ч гэдэг юм. Энэ айхтар дотор төлөвийг шууд оруулаад дамжуулаад шууд ингээд ин гэдэг чинь чи өөрөө өөрийнх нь өгөгдөл хүчлээ юм байлээ л те сүнсний маань. Данган сүнснийх гэлтгүүгээр өгдөөдөөс олон үе төрлийн минь буян заяа. За тэгэл айхтар юмнууд нийлж иж хорвоо ертөнцийн утга зангилаа, эрүүл холбоос. За тэгээд өмнөх төрлүүдтэй хэр их буян заяа үйлдсэн, хэр их өөрлөгөө өнгөж өөрийгөө хайсан ч гэдэг юм уу. Хэр их бясалгал суусан ч гэдэг юм уу тий. Тэгэхээр их л сайхан өндөр буян заяа эрүүлэр энэ зүйл бүрэлдэж энэ сайхан дамжуултуудыг хийгээд ингээ хүмүүс туслаад явж байгаа юм байна да гэт бодсон доо. Ямар их тус вэ? Миний барьсан зул түрүү яг унтарсан байна. Яг зул барьсан их зүг. Би зул мал барьдгүй байлаа шүү дээ. Тийм юм бэ. Нөө тартаг мартаг нь гарын хөөмө алгачин тэгээд нэг тиймэрхүү л байсан. Тэгээд бүр зул мал барих нь ямар гоё юм бэ? Ойрцчих бүр өөр их юм гоё. Тэгэхээр л энэ нөгөө гоё өгдлүүд маань л ягаал нүд маань онгоогоол бүх үзэл бодлууд маань гоё тайлагдаад нэг нэгээрээ гоё ингээд надад ойлголтын л өгч байгаа болохоор би зул ярьж байна л та. Зул төрөгч чам. Тэрнээс тэ урд нь би ойлголтын гарандаач биш би ойлголтыг л мэддэг болохоор өргөдгөөсөн. Тэр ингээд Төрөөнөөс хойш хэлмээр санагдаад байгаа нэг зүйлийг би танд хэлчихье. Та их сайхан эмэгтэй юм аа. Бүр ингэсэн шил Ихээ сайхан үзэсгэлэнтэй, их ухаантай, их дотроосоо гэрэлтсэн. амар гоё. Их сайхан хүнд хань болохоор хүний хань, сайн хань гэмээр. Тийм эмэгтэй юм, тийм бүсгүй юм.
Ойрт ийм гоё үгс сонсог юм. Төрүүнээс хойш хэлмээр санагдаад би таны одоо буруу ойлгочихд юм болов уу? Яа тийм үү? Санаа зовоод бариад иж байгаа л тэгэл одоо хэллээ. Хэлгээл ингээл дотроос бас тэгэл нэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг нөгөө ингээд хүмүүсийг хэлмээр санагдчихээр өөрхий энэ хүн чинь ингээл нөгөө л гоё юм байгаа даа гэдгийг ингээд мэдчихээр бүр хапур нөгөө давхар харилцаа гэж мэдэрч дүрд юм шүү. Яг юм тэр хоёр ингээд хүний чи одоо би ингэж ойлгож байгаа маш их баярлалаа. Ямар гоё үг вэ? Гэт бүр юм ногоон гэрлэсээд юм зүүрсэн сэнэг дээр бүр ингээл дүүргээл ингэж яа л та. Би өөр ингэж бодлоо сая маргааш би ажил дээр очиж энэ их гоё юм баяр баясгалан тэ энэ гоё юм гялтгасны энэ гоё их төвчтэй юм ингээд хүмүүст харуулах юмсан. Хөө ингээд аажгүй мэдрэгдтiin бэ. Яг тэр гоё юм чаа бүр ингээд юм гал цаг насаад л бүр юм гоё болд юм байна л та. Тэрийг яг хөө нөгөө милминийхэн бүрд нь ингээд хаалттай гоё сайхан мэдээд онгоцсон байв тэр хардаг юм. Ой нөгөө хүмүүс бид нар чинь аюу олон төвшөнд ингээд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ижил юмнууд нь ингээд мэдээд ашиг байна. За тэгээ хоёлоо юм болгоныг бас нэг айхтар юугүй цааш нь чиглүүлээд юм болгоныг цаагаад холбоос руу хөөгд бас яах вэ? Саяны хэлсэн зүйлээ би магадгүй тань зүгээр л өөрөөр хэлсэн байж бас болох нэг үнцэг тий. Тийм тэгээд ахаад нэг ийм зүйл бас хэлмээр л байна. Юу гэхээр таны ингээ анзаарахаар их тийм бөглөөтэй нэлээд удаан байсан гэмээр энэ дотор мэдрэмжээ дотор гэрлээ, дотор нараа, дотор энэ гоё солонготой ертөнцөө ингэж юм асгамаар, хуваалцмаар их удаан барьж явсан гэмээр надад санагдчихэв. Яагаад гэхээр одоо яг одоо хоёулаагийн ойлголцоод ярилцаад энийгээ нөлөмсөн туслаад байгаа энэ гоё дотор мэдрэмжийг хэр баргийн хүн мэдэрдгүй юм л да. Хэцүүлдэ ойлгоход хэр баргийн хүн ойлгоход тэр байтугай дэргэд байгаа хань ижил ижээ аав хүртэл ойлгоход хэцүү байдаг. Цаг нь болоог болохоор тэгэхээр энэ мөчөд ч гэсэндээ ядаж би таны дэргэд хань болоод тагийг аваад онгоолгоод урсгаад, асгаад, хуваалцаад байж байгаад их баяртай байна. Яг тэгсэн баг. Өөр их талархаж байна. Зогсоо зайгүй би ингээд тэр нөгөө гоё мэдрэмжүүд байсан л та гэхдээ сая. Маш гоё мэдрэмжүүд байсан. Нөгөөтэйгөр нөгөө ингээд хэцүү зүйлүүдээ би ингээд гаргаад ингээд хайчиж байгаа учраас нөгөө сэтгэл ингээд хөнгөрөөд. Сая тэр нөгөө өвгдээцүүдийнхаа энэ нөгөө хэлсэн дамжуултыг сонсоод бол зүгээр ингээд мэлмэрсэн. Нуур горих шиг тэр энэ ингээд мэдрэмжийг яг ингээд магадгүй юм таглаатай ингээд тагалцсан. Би ингээд өөрөө юм айгүй юм нээлттэй ингээд хүмүүсийг яриад гоё ингээд идэх хэрнээ яг өөрийнхөө энэ асуудал проблем хэцүү асуудлыг ер нь их ярьдаггүй. Тийм төрлөг юм. Тийм учраас яг нөгөө таны хэлээд байгаа ингээд нөгөө уцсан байна. Хэцүү болсон байна гэдэг байгаа чи яг л ийм л учиртай байна л та. Тэгээд би ингээд нөгөө уйхан болоод ингээд байгаа нь тэр асуудлууд тэр нөгөө хэцүү юмнууд маань баагаар ингээд байгаа юм биш. Зөөлрөөд уяраад байна гэдэг чинь. Тийм бэ. Баагаар тайлагдаад байгаа. Чөлөөлөгдөд байгаа. Тийм бэ, чөлөөлөгдөд байгаа юм бэ. Бас ахаад би сая таны яриан дундаас нэг юм анзаарлаа. Би өөрөө нээлттэй болохоор өөрийнхөө асуудал юугаа төдийлөн хүмүүст ярьдгүй юм байна гэд сая хэллээ. Үүнтэй зэрэгцээд та нэлээд тийм одоо ухаантай болохоор юмны нэг юм цаатахыг нь олоо таньж харж чаддаг болохоор за ахаа дээрээс нь сэтгэлийн юм хаттай, сэтгэлтэй нь уужин болохоор их хүчрхэг баг, хүчтэй баг. Хүчтэй байна гэдэг чинь нэг талаас маш их хүмүүс туслана, маш их хүмүүсийн урдуур нь орж одоо сум юуг нь хамгаална, бай болно. Нөгөө талдаа өөрөө шархлаад байгаагаа, өөрөө өвдөөд байгаагаа мэдэх сөхөөгүүл явж идэг. Нэг тийм өнцөг байгаад байдаг байхгүй юу? Их тэгсэн бай. Тэгэхээр их тийм том биетэй
шкаф шиг том юм дөрвөлжин мөрштэй. Тэгээд энэ чинь нөгөө таны илэрхийлэмж яваад юм л та. Их аргадан, их тэрвэрн, их нөмөр болно, их хань болно, бусдын зовлон жаргал бүх юм их сонсно. Гэтэл яг өөр дээрээ ирэхээр нөгөөдүүл нь авах чадваргүй байгаад байдаг. Баах тэнхэлгүй байгаад байдаг. Тийм болохоор яалтчгүй л хэцүү байдал ийм байд юм болоо даа гэж надад саяас орж ирж санагдчих. Яг тийм байна. Тэр яг нөгөө тэгэх завгүй гэд яг л тийм бэ. Тэгээд бусдад за миний асуудал бусдад хамаагүй дээ. Энийгээ бусаагаад ингэнийгээ ингэж чухал энэ маань ингэж хахтаа гэд дотроо ингээл хумайд хумсараа. Яг зөв. Тэгэхээр одоо миний зөв гаргалгаа бол би ярих л ёстой юм байна. Зөв ойлгохгүй одоо хин нэгэнд юм асуудал гарлаа гэхэд би ерөн гэхдээ хүний хамгийн чухал яг хажуудах хүн бол яг хань ижил байх хэрэгтэй. Тэгээд би чинь нөхөртөөгөө бүр жоохон хүүхэд тахтаа анх найзлаад өршгөж эхлээд айгүй олон жил болж байна л да бит хоёр. Тэгээд дунд нь асуудал гараад 3 жил тусдаа байсан байхгүй. Тэгээд тусдаа байгаад буцаад бит хоёр түрүү жилээс нийлсэн. Тэгэд би бол нөгөө метршгүй, шантаршгүй гэдэг шиг ингээд нэг ингэж яснаа за хөөх юм ингээд энэ хүний бодол хизээ нэгэн цагт надтай ижлэх болно даа гэх нөгөө өөрөө ихтгэл үнэмшил би бас гайхалтай л байна л та. Угаасаа ингэж гоё угаасаа хүн бодлын өвчтэй. Угаасаа л яг юу бодноо тэр угаасаа бүх зүйл сайхан болно гэдэг ингэсээр байгаад л ингээд зурлцаар байгаад л бит хоёр одоо ингээд тийг ингээд хүрэж байгаа. Тэгээд нэг охинтой яг тэр нөгөө ийм нөгөө гэр бүл ингээд түр хугацааны ийм салсан асуудлууд бол надаа юм аюу хүн цохолт ийм хэцүү ийм нөхцөл байдлууд авчсан. Тэрнээс болоод ийм тухгүй дурсамж, тухгүй мэдрэмжүүд энэ дотор маань байгаад байсан бил. Тэрийг бисаа гараа орж гисэн. Тэд нар бас их надад их нөлөөлсөн байна. Төрөний нөгөө гаргалгаан тэгвэл юу байх вэ гэд хэлж байна. Тэрийг таал өөрөө мэдэн дээ. Таал өөрөө дотроос чинь юу гэж хэлж байна, дотор мэдрэмжтэй нь юу гэж хүүлж байна. Энэ хүнд та юмаа ярих юм уу үгүй юм уу? Ярмаар байгаа мó үгүй юм уу? Хэрвээ хүсчихвэл төрний хийвэл хүсэхгүй байгаа бол хичнээн мундаг багш байгаа гэгэрсэн хүн байгаад ярих шаардлагагүй л бах гэж би бол бодож байна. Наач бараг би ч гэсэн тийж бодоод байгаа юм. Тэгэж хэлж яана гэж хэлэх болоо гэсэн чинь би тийж бодож байна. Ярихгүй юм гэж байдаг гэдэг шиг хинд нь ярих уу хинд нь энэ нөгөө залгаад үлдэх үү гэдэг шиг. Тэгж хэлж яана гэж хэлэх юм байна гэж би тэгж бодож байна. Тэгээ би таны түрүүний энэ нөгөө айгу бөглөрсөн мэдрэмж байгаа. Тэгээ одоо л урсч чинь одоо л онгойж чинь гэдэг ингээд надад мэдрэгдээд. Тэгээ энэ дээр чинь би нэг юм өөрийнхөө өнцгөөс зөвлөгөө өгмөр санагдаад. Тэгээ түрүүний юм орж ирж ирсэн. Юу гэсэн гэхээр яг л саяны хэлэх гэдсэн зүйл та дотроос ч өөрийн чинь дуу хоолой мэдрэмж өөрийгөө уудалмаар санагдчихвэл хүүхэд ч байсан хамаагүй ярилцчих байгаарэ. Амигүй юу байсан ч хамаагүй, мод цэцэг байсан ч хамаагүй. Дээшээ тэнгэр рүү хараад үүсийг хараад ч хамаагүй зүгээр л ингээд дотроосоо би ингэж байгаа тэгж чинь заримдаа ч хэцүү л байх юм да гэд ингээ яагаад чин сэтгэлийнхаа үгийг хэлчих болохгүй гэж те. Тэр акшнд л доторх бөглөөс тэр акшнд л доторх тэр гавдун бас нэг төдий чинээ тайлагдчихдаг нэг тийм өвдөстэй байдаг. Тэрийг нэг зөвлөмөр байна. Хоёр үнцэг гэх юм бол энэ хорвоо дээр за би танд өөрийнхөө туршлагаас хаалцж хэлгээд энэ хорвоо дээр хинж хизээж хин нэгэнд үргэлж хань болох албагүй. Үргэлж ойлгож дэрэгдэн байж дотор зүрх сэтгэлийг сонсож мэдрэх албагүй. Хинч шүү. Бүр үе зайгүй найз нөхөд хань ижил үр хүүхэд байсан ч гэсэн ямар ч хаалт байхгүй, шаардлагач байхгүй. Яагаад гэхлээр
хүн болгон тусдаа өөрсдийнхөө зам мөр тууллаараа өөрөө өөрсдийгөө таниад өөрөө өөрсдийгөө олох гээд бидэрчлээ явж байгаа. Тэгвэл надад тэгвэл хэн туслах юм бэ? Энэ хэцүү байгаа юмыг хэн ойлгож хуваалцах юм бэ гэж би өөрөөсөө ихээ асуудаг байсан, их шаналж үйлдэг байсан л. Тэгэхэд эцсийн дүндээ гаргалгаа нэг зэг дээр л очсон байдгийн. Тэр нь юу байсан гэхээр би өөрөө л байсан. Юу гэж хэлэх гээд юм гэхлээр хүн өөрөө өөртөө л хамгийн сайн чиглүүлэгч, багш, сэтгэл зүйч, туслагч, ярилцагч, сонсогч, хайрлагч, хань ижил, нүмер нүүлэг бүх зүйл байдаг хүн өөрөө. Тэгвэл яаж өөрөө тэгж сайхан нийцэж өөрөө тэгж сайхан хань болох вэ гэхлээр дөнгөж сая түрүүний хоёулынх нь хийсэн завилт суугаад гараа амьсгалаа мэдрээд буюу бясалгал. Чин сэтгэлээс өөрөө ярилцахад энэ бясалгал гэж зүйл ээдтэй гомн хэрэгтэй дээ. Тэгэхээр би танд шуудхан юу гэж хэлэх гээд юм гэхээр та өдөрт нэг хэдхэн минут төвлөрөө суучдаг байгаарай. Өглөө байж болно, орой байж болно. Ер нь өдөрт хидж байж болно л та. Гэхдээ хамгийн гол нь өдөр бүр л алгасахгүйгээр төвлөрч суугаад нэг 2 минут чамаагүй дуртай ая хөгжмөө тавьж хагаад зүгээр сонсох гээд үз. Дотроосоо юу хэлээд байна? Мэдрэх гээд үз. Ямар дуу чимээ гараад байна? Энэ цаана ямар үндэс суурь яваад байна? Айдас суурьтай байгаа мó? Аль эсвэл өөр амар амгалан руу намайг чиглүүлээд байгаа мó гэдгийг таньж мэдэх гээд оролдоод үз. Таныг энэ хорвоо дээр танаас шүү хинж хизээж өөр шигтэн 100% ойлгохгүй, мэдэхгүй, мэдрэхгүй. Тийш тий. Эцсийн дүндээ энэ л юм байлээ. Би энийг бүр ингээд стол нөгөө яс мах эдсэндээ тултал гэдэг шиг маш сайн ойлгосон. Тэгээд за ер нь эцсийн дүндээ би л юм байна гэж гаргалгаа аваад тэгэл ерөөхдөө өөртөөгөө тулж одоо нэг 7-8 10-аад жил йог бяцлаглыг оролдоо явж байгаа юм. Тооштайгаар өдөр болгон. Тийм би ингэж эхэллээ. Өглөө нэг ажилдаа явахаасаа нэг 2 минут зарцуулаад сэрүүлгээ нэг 2 минут ухраагаад тавьчихлаа. Тий? Тэгэл айжмдаа гоё ингээд ирэхээр хичнээн цагч байх юм билээ. Хэдэн секунд ч болох юм билээ. Ингээд гоё өөрийгөө сонс хүртлээл би тэрийг гоё ингээд бүр даадлал болгоод. Яг. Тэгэл хаяндаа гоё л. Хүчлэл үгүйгээр эхлээ зүгээр 1 минут ч хамаагүй суугаад гараа. За. Тэгэх юм угаасаа багаас эхэлдэг. Дотор дуу хоолой чимээ гэдэг заавал олон цаг, олон өдөр, олон жилдээ биш байдаг. Чин сэтгэлээсээ өөрийгөө сонсохдоо л байдаг шүү. Яг тэрэн донд саад болдог нөгөө мө бодлын тэг сэтгэлийн хор хэрүүд гэж байна. Тийм тэгэл баг хийж иж болно уу? Багаар тасна. Тийштэй юм болгоогоосоо төгс байхгүй. Анхнаас нь байж тараа. Би яг тэгээ гоё өөрийгөө нэг сэрүүлгээс 2 минутыг би өөртөө 2 минут зарцуулж ийн 24 цагаас 2 минут зарцуулаад. Яг. Тэгээд тэгэхээр гоё үр дүн гарна тэр үед нь хуваалцна. Тэгээрээ хуваалцаараа бичээрээ. Чадвал өөрийнхөө олон нийтийн сүлжээнд бас ухаарлуудаа тавиараа. Хүнд өгөх тусмаа хүн өөрөө бүр илүүг авч идэг, хүртэж идэг. Тийм тий. Юу яагаад сэтгэлийнх нь буйныхын сав бүр илүү гой томорч идэг. Ямар гоё. Би ингээд сошиалд ер нь итгэвтэй л дээ. Гэхдээ сүүлийн үед та хамаагүй яаж болохгүй байх гэдэг юм дарагдаад байсан байхгүй. Яг чи юм дарагдах мэдрэмж аваад нэг юу итгэхгүй болсон. Тэгээ зулаа итэр ингэж яриад. Хоёр багой хүмүүст тусаар яа гэд
бүх хүмүүс л адилхан ингээд хөгжихгүй л уучраа олчихгүй л ингээд гой сайхан хайгаад ингээд явж байгаа юм чи. Хоёул подкаст хий. Оо ямар гоё. Тэгээд манай өрөөнд нэг юм бас маш их дуртай ийм гоё юмнууд зүсээс ирсмэрс ийм юм хоббит бас арай нэг манай зулагийн хэлтэр арай ийм одоо сүснээс ирс арай явагдаагүй нэг бас нэг манай нэг ажлаахан байгаа байхгүй юу. Бид гур өрөөндөө суудсан. Тэгснэ хүүшээ бид гурав чи ерөөсөө энэ өнгөрсөн одоо ирээдүйн цаг байна. Тэгээд нэг нь ингээд мэдээд уучраа олцсон, нэг нь дөнгөж мэдчихэж байгаа, нэг нь мэдрэх гэж хичээж байгаа. Тэгэхээр гуруулаа гоё подкаст хийгээд хүмүүст туслаа. Заавал нэг ингээд тэрийг ойлгох нь л орж үзэх юм чи. Ингээд нэг ч гэсэн хүн гоё юм ойлголт үгүй хамт өгчээ. Эргэлтэн хоногоос хийн гэд гуруулаа бас ярьсан ба. Оо яасан сайхан хийгээрээ. Тийм тэр ч одоо ямар нөгөө юм номон дээр өчсөн юм тайлбарлах чаар зүгээр л гоё амьдрал. Яа гэж. Гоё асуудал юм чи те. Өдөр нэрээ би гэрээс хөвлөж хахад бас энэ орж ирсэн юм байна. Ягаад ч юм би өөртөө ингээл ярилцаал өөрийгөө ажиглал. Ерөнхийдөө би ингээд баг хоногийн 24 цаг юу ч хийсэн нэг юм бяцлаглын маркаар ажигладаг л болчихлоо л тээ өөрийгөө. Үг үйлдэлээ зэгэндэг болчих. Тэгээд би гэрээс хөвлөж хагаад өөрийгөө анзаарсан ч. Би өөртөө ингээ яриад байгаа байхгүй юу. Тамираа чи яагаад ингээд орж ирсэн бодол мэдрэмж ухаар юм болгоныгоо шууд хомгүй олон нийтийн сүлжээнд тавиад ярилцсан хүмүүсийнхаа ярилцлагыг юугүй шууд подкаст ингэж болгоод ингээ яагаад л зогсоо зээгүү хүмүүст өгөөд идгийн хуваалцаад идгийн тэгээ ингээд айгүй гоё ингээ хүмүүсийн зураг хөр юм хомын ингээл харахаараа хамаагүй танихгүй ч байсан хамаагүй нөхөртэй ч байсан хамаагүй зүгээр л та их сайхан юм ихтэй юмаа гээл ингээл шууд ингээл хилээл идэг тэг бичээл идэг яагаад ингэдэг ингээл өөрөөсөө ингээ асуусан чи миний хариулт үгүй би өхийнхөө хэрээр өөрөө улам бүр өөрийгөө олж таньж байгаа өөрөө би улам бүр цэцгэлж хөгжиж байгаа гэдгийг би ойлгочихсан юм аа тийм болохоор би ингээд өгөх туртай тийм болохоор би хуваалцах туртай миний хуваалцж байгаа миний өгж байгаа юмн дээр хүмүүсийн шүүж байгаа өнцгөр магадгүй чадахгүй мэдхгүй болохгүй бүтэхгүй юм зөндөө байгаа баха. Гэхдээ хамаагүй би өөрийнхоороо л өгч байгаа. Яг гоё өгнүүдээр маань таслалцчихлаа. Байна уу? Байна. Одоо яаж вэ? Байна уу? Одоо яаж вэ? Одоо гайгүй дуудлага орж ирвэнийг таслалтаад ярьчлаа таних. Одоо зүгээр байна. За минийхээ нөгөө цэнийг нь багсаад тэгсэн байна. Тийм баха. Санаа зовлтгүй би дууга хураагаад авцсан тэгээ подкаст оруулсан та нөхөө сонсчихгүй. Бас тийм ерөөсөө тэр подкаст эдрийг бүр хийж байгаа бүр цаг мартсан шүү. Тэгээ миний хариулт тийм байсан. Би өхийнхөө хэрээр өөрөө үргэлж авч идэг. Би хуваалцахынхаа хэрээр өөрөө үргэлж суралцж идэг юм байна. Тийм болохоор би өгөх туртай. Юу ч хамаагүй ингээд орж ирсэн юм а шууд бичих туртай. Хуваалцах туртай. Ийм байд юм байна гэд ингээд өөртөө хэлчихсэн байхгүй юу. Тэгэхээр энэ нь бас л энэ яриатай уялдаатай нэг л холбогдоод л танд өгөх бас нэг мессеж бас яваалсан байна. Тийм байна. Тэгээд тав л угаасаа цаашдаа ч өгн өсөөрч байх болно. Угаасаа л өгөх тусам маань гайхамшигтай ингээд сайхан юм надад тохиолдог гэдэг бүр угаасаа л мэдэрсэн учраас цаашдаа бүр илүү өгөх юм байна. Харин тэрдөө л тэр. Подкаст энэ тэр мартцсан ярьж ирсэн байх шүү. Тэр мэр юусоо сонирн биш байсан биш нөгөө гоё ингээд сэтгэл бүр яг нөгөө ингээд дотроосоо ингээд чин сэтгэлээсээ үнтэй ярихаар сайхан. Нөгөө цаг маань бүр юу ч болж байгаа юм тий. Сайхан. Би боёс юм байна. Сайхан. Шалтгаанууд юм аа ингээд өнөөдөр танаа зөндөө их юмны ийм чойчтой юм онгойлголоо. Маш олон ийм занглаатай утаснууд тайлэгдлаа. Маш олон юмнууд зэгцэрлээ. Тэгээд яг энийг нөгөө миний сэтгэл дотор орсон хүн
би л өөрөө мэднэ гэхээс миний сэтгэл төр хинч орж чадахгүй ч бас мэдгээд хэцүү байх л та. Та бол мэдрэмжээрээ мэдэрч байгаа учраас та бас яг юм над чиг юм гоё догдолж байгаа бас гэж бодоод баярлалаа. Санаа намраа. Тэр мэдрэмжийг бол таас надтай хуваалцчих шиг байна. Тэгээд хинч учраас та би ингээд энэ үед чи ингээд чам тань болоод ингээд ийм байдалтай чи ингээд тусалж байгаа юм байна гэдгийг хэлсэн. Яг одоо яг тэрнийх нь учрыг би буцаад дахиад гоё ойлгочихлоо. Айгүй тэгээд чи энэ юм бэ гэж ингэж бүр нөгөө юм чиглэж ойлгох юм дахиж мартахааргүй болтлоо юмнуудыг ингэж ойлголттой бичдэг юм байна. Сайхан. За эсрэгээр надад бас тантай ярих сайхан байна л да. Дамжуулт авсан, ярилцсан, уулзсан хүн болгон тань шиг байдгүй. Тань шиг гэдэг нь ийм гоё сэтгэлтэй, дүүрэн итгэлтэй, авсан, мэдсэн, жоохон ухааралтай, дүүрэн хэмжээнд ханддаг, цаддаг ийм хүн болгон ийм байдгүй байхгүй харамсалтай. Зарим нь бүр маш их юмыг ингээд дамжуултыг аван 3-4 цагийн ингээл ойлаа майлан амар их ингээл дамжуултыг авна. Тэгж дуусчаал дамжуулт нь дуусаагүй байхад л араас нэг айгүй эвгүй тийм нэг юм шунлын сэтэл ахаад илүү зүйлийг мэдэх юмсан. Энэ муу яхаараа тэгдгийн гэсэн юм ингээл надад дахиад зурсыг л ороод ирдэг байхгүй юу? Тэгэхээр надад нэг жоохон сэтгэлд маань нэг жоохон хайр юм да гэж өнгөрдөг. Гэтэл таны хувьд болохоор бүр ингээд дүүрэн ханж байгаа, дүүрэн талархаж байгаа тэр мэдрэмж их гоё байна. Үнэн байгаа ч их гоё байна. Өөрийнхөө руу байгаа ч их гоё байна. Энэ чанаруудтай таныг улам илүү зөксөлнтэй болгож байна. Одоо би толин тархуулахын данаа гэж бодохгүй. Би үнэхээр гоё үзэсгэлэнтэй. Би ямар гоё ихтэй. Яг тэр ингээд гоё сэтгэл дүүрхэр чи. Үнэхээр гайхалтай. Дотор гоо үзэсгэлэн гэж байдаг. Тэр нэг сэтгэлийг хэлээд байгаа шүү. Тэгвэл гаднах гоо үзэсгэлэн гэж бас байгаа. Нүд хөмсөг, царай зүс, биеха, арсны өнгө шиг юм. Аль нь ч гэсэн таны хувьд их гоё үзэсгэлэнтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад би байн ингээ хилээд байгаа юм? Магадгүй та өөрийгөө жоохон гээсэн баг. Тийм бэ. Жоохон өөрийгөө мартсан баг. Тийм болохоор л танд иргэн сануулж хин гэдгийг чинь харуулад байгаа болов гэж санагдчих. Бүр маш гоё надад чинь. Тэгээд тэрнээс илүүтэйгээр нөгөө ирүүл сав саруул бүх бүтэн ингээд ийм сайхан юм тэгш дүүрэн хувь цахин төрн гэдэг нь өөрөө бүр гайхамшигт. Тэгэлгүй яах. Би сая түрүүн таныг ингээд нөгөө гоё юм хэлээд тахт надад ийм үг орж ирсэн байхгүй юу? Нөгөө би чинь хүүгийн дайтай хүн шүү дээ. Ята ир хүн шиг эмхтэй хүн юм байна гэж өөрийгөө бас ингээд бод. Тийм бодол орж ирээд надад. Хүүгийн дайтай охин гал судалтай гэхээр яг л тийм эргэтэй л хүн шиг юм гоё юм бас юу орж ирж байгаа юм байна та. Би тэгэхээр өөрийгөө л илүү хайрлж нандинах хэрэгтэй юм байна. Тэгээд би ямар гоё вэ гэдгээл ингээд би жоохон ингээд зүгээр ингээд жоохон мартсан байсан бэ. Тэрнээс хаяагүй. Тэрийгээ сэргээлээ гоё. Зөв. Ахаад бас ингэж хэлмээр санагдаад. Таны дэргэд байгаа таныхаа их азтай юм. Ийм сайхан бүсгүйг, ийм сайхан үзэсгэлэнтэй цэцгийг хажууд дэрэгдээ ургуулж байгаад, услаж байгаад яг хоо заримдаа жоохон дутаадаг байх, заримдаа жоохон ширүүдүүлдэг байх. Гэхдээ их азтай юм а гэж би таны эр нөхрийн өмнөөс хэлмээр байна. Би азтай хамж нөхөр маань азтай хамж би ч бас азтай байх. Энэ угаасаа холбоос юм чинь.
Тэгэлгүй яг уу. Тийм тэгээд гоё нөгөө уучраа олох гоё юм амьдралынхаа нэг юм том суурийг тавих үед магадгүй би их хичээж байна. Тэгээд дээшээгээ явах гэсэн хань ажил маань илүү хичээ. Тэгээд ирэхээр бас ингэ юмны нөгөө гоё байх ёстой байр суурь хэмжээ өгдлөд бүх юм гоё тэгш дүүрэн болох байх гэж боддог шүү дээ. Тэгтээ хардаа заримдаа хатууч гэсэн үнэн бол үнэн л байдаг. Юу ч хэлэх гээд энэ гэхлээр өөрчлөгддөг хүмүүс өөрчлөгддөг л байдаг. Мянгантай гой сайхныг яриад мянгантай дэрэгдэнд байгаа хүн өөрийгөө өөрчлөө мянгантай гэгэрлийг олоодч түүний хажууд байгаа хүн өөрчлөгдөхийг хүсэхгүй бол нүдээ нээж харахгүй л болвол тэр хүн бах байдгаараа л байна. Тэр бах байдгаараа байгаа хүн тэр өөрчлөлтийг хүсэхгүй байгаа хүн тэр өдөр хоногийг өөрийнхөө ертөнцөөр өнцгөөрөө нэг маргацааж өнгөрүүлж байгаа хүн нөгөө өөрчлөж байгаа, нөгөө тэмүүлж байгаа, нөгөө сэрж байгаа, нөгөө таньж байгаа, нөгөө нэгдэж байгаа хүндээ нэг тийм саад болоод идэг юм шиг санагдсан надаа. Тэр нь юу байдаг вэ гэхлээр за би тань шууд л хэлчихье. Сороод идэг энерги нь. Нэг тийм сонин одоо энергийн зомби гэдэг та сонсч байсан баг. Тийм юмын сороод идэг. Нэг тийм юм анзаарчихсан. Энийг би танд яагаад ирж ийн гэхээр ахаал учиртай. Өдөр орж ирж байсан. Би ойрын үед аав ээжийнхээ гэрт ингээд хэд хоног амьдраад байгаа юм л да. Тэгээд өдрийн цагаар аав маань гэртээ би өөрөө нэг өрөөнд дотор эсвэл юугаа хийгээл хичээл намаа сонсоод ингээд байж байна. Тэгэнгүүт өнөөдөр чигтэйхэн ихээр л ерөн сүүлийн 2-3 хоногт чигтэйхэн ихээр аавыгаа үгүй ядлаа, дургу хүрлээ. Хажууд дэрэгт байхаар нь бүр хаалгаж цутаамар санагдаад. Тэгээ би эхний хэд хоногт бүр ингээд гайхаад учрыг нь олохгүй ч үзээд. За энэ миний дотор байгаа драма, миний дотор байгаа л асуудал, гомдол тэг бага настай холбоотой юм бэлгүйг хальны хонлоо 2 дахь хоног нь энэ за манай ээжтэй холбоотой ээжийн гомдол хальны 2 хонлоо 3 дахь хоног нь манай аавын өвгдөөд өөрийгөө хайрладгүй муу хурам жоохон мулгуудуу махруудуу зүтгээд идэх нь тэгж орж ирж байгаа мэн гээд 3 хонлоо өнөөдөр 4 дахь хоног дээр аль нь ч биш зүгээр л бүр ингээд ойртохоор л бүр ингээд байж чадаа дургу хүрээд байгаа байхгүй юу. Тэгээ анзаарсан чинь хөөхийдээ миний муу аавын миний муу эцгийн байгаа нь л тэр юм байна. Юу гэсэн үг гэхээр үйлийн үрээрээ байгаа нь л энэ муу одоо учирсан ханаасаа энэ төрүүлсэн хэдэн үрсээсээ нэг тийм гэрлийг шимэгчилж амьдардаг гэх юм уу? Энергийг хөөхий өөрөө ч энийг мэдэхгүй л байна. Тэгээд би өдөр тэрийг ингээ анзаарчаад тэгээд л би хүмүүст ингээ пост оруулах хүмүүс зориулж юм хийх гэхээр аав дэргэд байхаар л бүр салгалал байж удаа юм авч идмээр байгаад байгаа нь ийм учиртай эсрэгцээд байгаа юм биш үү? Тэрсэлдээд байгаа юм биш үү гэд. Тэгчээд түрүүн тантай нэг цагийн яриад амжуулт маань дуусчаад 0 орох хоорондоо аавын царайгаар харсан чигтэйхэн хайр төрөөд л өөрөлдсөн. Тэгэнгүүт яг авсан байхгүй юу? За юу билээ тэгж хүзээд дургуутсаадсэн нөхөр чинь яагаад хайр хөр төрөө явчих. Оч тэрж үнсмээр санагдал миний аав гэмээр санагдал. Тэгээ ингээд ухаа ботхоор өөртөө ч холбоотой буюу хажууд иргэд хүссэн хүсээг үүлийн үрээр авчирсан энерги сордог. Бидний жоох араас нь зулгаах гэдэг тийм хүмүүс байдгийм аа. Энэ бол үнэн зүйл юм аа гэдгийг л танд хэлэх гээд байна. Тэ. Наад чи ер нь бол би бас тэгж боддог. Боддогч гэлтг угаасаа л яг тийм байдаг байна. Тэгээд ойлгож амьдрах гэж байна л та.
сайн хэлсэн нөгөө айгүй их ингээд дургу хүрээд дуур бохомдол төрөөд гэдэг шиг мэдрэмжийг өнөөдөр өчигдөр 2 өдөр аваад. Тэгээд дулаад тэгээд хүүшээ миний ингээд дотор мохоо. Сая өнөөдөр дулааныг ингээд нөгөө энерги юмарал юм нөгөө өрөөнд ингээд манай ажлын охин ингээд уулзаад ингээд яасан чил миний уур хүрээ дотор мохоо оргиод ойгоод ингээд агаар оруулмаар санагдаад энэ мэдрэмж яг энэ 2 удаа надад давхцаад. Тэгээ би энэний тухайн учрыг олж чаддгүй. Тэгээд яагаад ингэж хамгаалав? Тэгэхээр би энэ дэр ямар надад ийм мэдрэмжүүд илүү хэрнэ хүнд ингэж төлхөө орж ирж байна. Гэж та надаас асууад байна уу? Ааха. Би болохоор энэ яриад байгаа хэлээд байгаа зүйлийг танд гэрийн даалгавар болгоод өөртөө үлдээмээр байна. Та өөрөө хэрэгцүүлээрээ өөрөөс асуугаарай. Би түрүүхэн танд хэлжсэн да. Би ингээд орой ярих уулзах хүмүүсийн маань мэдээллүүд хэдэн цагийн өмнөөс хэдэн өдрийн өмнөөс ороод ирдгээ гэж хэлжсэн. Тэгвэл энэ аавтай холбоотой энэ зүйл өөрийн чинь энэ юуг бас л хөндөөл гаргаад ирж байна л да. Холбогдчихл байна л да. Тийм. Тэгэхээр хойлын нэг дараа тайлаа. Ямар ч л байсан би тань энэ ярианыхаа төгсгөлд өөртөө гэрийн даалгавар болгоод үлдээлээ. Та нэг сүртэй өдрийн бодол шөнийн зүүд болоод байхгүй хаан шиг зүгээр л зам мэдрэмж ажиглаж байгаа. Яанда дотроос чинь хилээд өгнө. Та байтугай таны өвгдээдүүд өөр хим хэмжээстүүд ийм учиртай байдгийн. Энэ нь ингэдгийн аль дээрийн л чамд хэлж ийсэн шүү дээ ч гэдгийм үү магадгүй те. Тантай өөр ингэ ярилцаад хилээд өгнө. Тэгэхээр та зүгээр л өөрийгөө ажиглаад нөгөөнүүдээ анаа суугаад ингээл байж хат болох байхаа. Бусдаар бол би ерөөсөө яагаагүй шүү. Одоо юу гэдгийг гэр бүл салах гаач гэдэг юм уу 92 хүнийг хоёр тийш болохгүй ингэх гээд байгаа биш шүү. Би зүгээр л мэдэрсэн юугаа шууд хуваалцаж байгаа хэрэг шүү заяа. Тэр нь би нэг юу яахгүй. Яг орж ирсэн мэдээллүүдээ л ингээд өгөөд хуваалцаад ярмаар санагдсан юмнууд чи ярьж байгаа. Гэхдээ энэ бол утга учиртай байгаа. Тийм заавар учиртай л байгаа. Мөрис би бодоод. За тэгээ дахиад нэг юм хэлээд. Эргэн тойрныхоо хүмүүсийг зөв таних дэрэгтэй ойрхон байлгахгүй болбоос хувь хүн өөрийнх нь хөгжил, хувь хүн өөрийн аз жаргал, хувь хүн өөрийн амар амгалан гэдэг зүйл дагаад хоошлогдоод идэг. Дагаад ухраад идэг. Тэгэхээр энэ тал дээр та нэлээн ухамжтай хан шиг ухаантай хан шиг андаатгаарай. Мэдээж хайр байлгүй л явах вэ? Мэдээж эмэгтэй хүний уучлах, энэрэнгүй сэтгэл байлгүй л явах. Гэхдээ өөрийгөө гүйтлээ, өөрөөсөө хальтлаа. Магадгүй өвгдийнхаа энэ сайхан урам юг жоохон хөсөрдүүлтлээ. Хоош тавиад байгаа юм биш үз. Гээгээд байгаа юм биш үз. Өөрийгөө орхитуулаад байгаа юм биш үз. Хинэгнээс үүдэн тийм ээ. За надад ч бас ойлгож байна. Тэгээ түрүүнээс биш яагаад л та их сайхан эмэгтэй юм аа, сайхан эмэгтэй юм, сайхан эмэгтэй юм гэд гаднааш тэр дотрооч тэргээд ингээл хэлээл байгаа. Энэ энгийн үг тэгж ихээр дутагдсан байна гэхээр бас юу гэсэн үг юм бол тийм ээ. Үүнийг хэлж, үүнийг өдөр бүр услах, тордох учиртай тэр хүн нь бас хаана юу хийж яваа юм бол гэдгийг юм уу. Тийм байхад чинь учир зүггүй л ингээл хомгол хайрлал, ухаарад л уучлаад л бүүвэлээд л байхад бас юу вүлээ. Ачаасаа бүр өнгөл гэсэн үг ээ. Нэлээд батхаар. Үгүй шүү. Бүгд хоорондоо ингээд дутагтай байна.
За тэгээд танд сайхныг хүсье. Холбогдсон баярлалаа. Утахгүй тэгээд эргээд уулзъя. Тий. За маш их баярлалаа. Тэгээ би хотноор танилаа холбогдно. За тий. Тэр нөгөө юун дээр нөгөө альва юм чинь өгөө авааны тэнцэтгэл гэж нэг юм явдаг. Тэгэхээр би тань руу юугээ дансаа явуулчихъя. Би ойролцоогоор 1 цагийн юугийн 50,000 гэж байгаа юм. Тэгээ хоёлаа нэг 2 цаг ярилцах шиг боллоо. Тэгээ та хүсвэл дотроос ч юм төрж ивэл нэмээд гасаад ингээ явуулж болно шүү. За юу. Баярлалаа. 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 За сайхан амраарай. За сайхан амраарай бака. Миний камер одоо л орж ирж байна. За. Зөндөө гоё ярилцлаа. Баярлалаа. За баярлалаа.